сайн байна уу? Болцох байна. За өнөөдөр та бүхэндээ юу харуулах вэ гэхээр маргааш манай баг Улсан руу явна. Тэгээд өгөөдөр Улсаны Hyundai Movies гэдэг багтай тоглолттой. Тэгээ одоо ингээд нэг хоногоор өөр хот руу очиж тоглолт хийх юм бол яг яаж юу хийдэг. Тэгээ бас юу авч явдаг вэ? Тэрийг бас өнөөдөр та бүхэндээ харуулъя. За хамгийн түрүүнд болохоор ингээд тоглолтын хувцас ингээд тоглолтондоо энэ jersey одоо ингээд цагаан өнгө нь болохоор away тоглолтын дээр хэрэгэлдэг. Өөрийнхөө home дээрээ болохоор манайх чинь цэнхэр хувцастай тоглодог. За тэгээ энэ бас өмдөн. Тэгээд хувцсныхаа дотор болохоор энэ ties өмсдөг. Тэгээд тэгээд энэ яг ингээд тоглолтныхоо бие халаалтын бас хувцас. Ер нь энэ бол бас нөгөө цэнхэр хар гэж байдаг. Би ер нь энэ хар өнгөнд бас амар их дуртай болохоор харыг ер нь их авч явдаг. Тэгээд бас манайх одоо маргааш нэг бэлтгэлтэй нөгөөдөр тоглолт болохоор 7 гэж эхлэх болохоор тэгээ өглөө бас бэлтгэл хийдэг. Тэгээд ингээд энэ нь болохоор манай бэлтгэлийн хувцас. За тэгээд 2 бэлтгэл хийх болохоор 2-ыг мэдээж өмдтэй хамт хийгээ. Тэгээ 2 бэлтгэлийн бас 2 ties. Тэгээд энэ болохоор миний унтлагын хувцас. Унтахтаа өмсч унтдаг. Тэгээд энэ болохоор яг бэлтгэл дуусны дараа хувцас солиод өмсдөг хувцас. Тэгээ бас мэдээж оймс. Энэ болохоор миний wash bag. Усанд орохдоо хэрэгэлдэг юм. Бүгдээрийн чагаа, body wash, shampoo гэл. Энэ болохоор миний витаминууд. Ер нь би бас олон төрлийн витаминууд, витамин болохоор бас чухал байдаг болохоор витамин C, витамин D, омега 3. Тэгээ бас мультивитамин гэдэг. Тэгээ бас юсангюн гэдэг бас амар их витаминууд хэрэгэлдэг. Тэгээд цэнэглэгч, power bank. Тэгээд iPad. За тэгээд маргаашийн хуваар болохоор өглөө 7 гэж хөдлөнө. Тэгээд 11:50 гээд буудалтай очиод FIFA идэнэ. Тэгээд бэлтгэл рүүгээ 3 гэж хөдлөнө. Тэгээд 3:20-оос бэлтгэлтэй. Тэгээд 5 гэж дуусаад 5:30 гэж оройн явланд орно. За ер нь ингээд тоглолтондоо бол нэг иймэрхүү юмнууд авч явдаг. Би ер нь 2 цүнхтэй явдаг. Одоо энэ нь болохоор зүгээр гарандаа бариад энийг нь болохоор өөртөг байгаамаа. Secret Labubu. Энэ болохоор mini Labubu. Энэ болохоор Teletubby гэсэн баха. Энэ гурыг бас манай фэнүүд бас бэлгэлсэн. Тэгээ бас ийм гоё осрууд бас бэлгэлсэн, аксессуарыг бэлгэлсэн. Энийг болохоор миний солонгосын шигшээд явж байхад өгч ирсэн манай фэн. За тэгээд маргааш та бүхэндээ автобусаараа тэгээ буудалтай очиод бэлтгэлийн газар ингээд гоё бичлэг бас харуулъя. За тэгээд бүгдээрээ хамт байгаарай. Маргааш уулзцгаая. За өглөөний мэнд. Одоо цаг 6:18 болж байна. Тэгээд бэлтгэлийн газар руу очиод өглөөний хоолоо идээд тэгээд 7 гэд хөдлөнө. Гэрээс бэлтгэлийн газар хүртэл 15 минут машинаар явдаг. За тэгээд бүгдээрээ очиод өглөөний хоолнд оръё. За өглөөний хоолоо идчихлээ. Одоо автобус руугаа явж байна. Ер нь тамирчиунд ч гэсэн ер нь тэгээд өглөөний хоол амар чухал байдаг шүү. Тэгээ өглөөний хоолоо та бүхэн бас идж байгаарай. За одоо манай автобус автобусанд суучлаа. Манай автобус бол ер нь амар гоё, том, бас тухтай.
Тэгээ энүүгээрээ нөө сагс үзээд гой зураг тараа явдаг. За тэгээд ер нь автобус дотроо би сайн унтаж чаддаг болохоор зүгээр утсаа оролдоод сагс үзээд явдаг. Хаяа ном уншдаг. За тэгээд бүгдээрээ улсаан дээр очиод тэгээд дахиад бич. Түрүүш хамтаа гараа. За буудалтай ороод ирлээ. Одоо цаг 11:20 болж байна. Нэрээ буудлаа харуулъя. Одоо энэ манай өрөө. Тэгээд нэг иймэрхүү энэ аль нь за тэгээд 11:50 гээд буудлынхаа доор 2 давхарт бифед орно гэсэн. Буудлаас нэг иймэрхүү харагдаж байна. За тэгээ хоолоо идэж дахиад бичээ. За түрүү штэ. За одоо зал руу орж байна. Улсааны баг нь болохоор ийм улаан хувцастай болохоор ингээд бүх сандлууд нь ийм улаан. За тэгээ бэлтгэлээ хийчээд ирээ. За өдрийн бэлтгэлээ хийгээд одоо буудалд ороод ирсэн байж байна. За тэгээ одоо усандаа орчоо 6:10 гээд оройн хоол руу явна. Оройн хоол болохоор амьд 8 альж идэнэ. Тэгээ бүр 8 альжийг ингээд өөр гой юмтай холиод тэгээ будаатай бас холиод иддэг энэ улсаанд бас алдартай. Тэгээ нэр нь болохоор Наккупсе гэдэг. Энэ бол одоо нэг жоохон товчлсон нэр нь. За тэгээ усандаа орчоод орой хоолны газар очиод ахын харуулъя. Ямар хоол байдгийг. За тэгээд орой хоолнд уулзъя. Яа, түүхийн 8 альж. Би ихтэй ингэ түүхийгээр идэж чаддгүй. 그때 한번 먹어봐. 네? 그때 한번 먹어봐. 마늘 루키. 사탕. 쇼딩 게 있지. 어때? 맛있어요. Минус манай нэг бас нэг төр и렇게 би ер нь түүхийгээр нэрээс их чаддаг. За ингэ ботатайгаа халиад иддэг. За оройныхоо хоолоо идээд буудалд орж ирээ. Тренерийнхаа өрөөн дээр очиод мөрөө имжлүүлсэн. Би жоохон бас мөрөндөө бас жоохон бэрхтэлтэй байгаа. Тэгээд өчигдөр бас тоглолттой байсан болохоор манай тренер надад массаж хийж өгсөн. Тэгээд би ер нь тоглолтын өмнөх өдөр бол тэгээд буудлынхаа жимд очиод пумроллер гэдэг дасгал хийдэг. Тэгээд пумроллер гэдэг дасгал юунд сайн бэхээр одоо булчингийн зангирлыг суллана. Тэгээд цусны эргэлт сайжруулна. Тэгээ өвдөлт намдаадаг. Тийм болохоор ер нь бас бэлтгэлийн өмнө ер нь бол баг өдөр болгон тэр пумроллер гэдэг дасгалыг бас хийдэг. Тэгээ одоо ер нь ингээд тоглолтоор ирсэн үед орой болгон биднээс ингээд снэк өгдөг. Өнөөдөр снэк нь болохоор ингээд Макдоналд би энийг захиалсан. Chicken Magno гэ 6 ширхэг снэкнээ тэгээ бас ингээд strawberry shake-д амар дуртай болохоор. Тэгээ одоо цаг 8:30 болж байна. Одоо ер нь Солонгосын одоо ажлын өдөр сакс болохоор 7-оос 9 хүртэл байдаг. Тэгээ одоо ингээ хойно
сакс ингээ лайв гарч байна. Тэгээ энийг үзэнгээ снэгээ идчихэд тэгээд маргааш тоглох багийнхаа бичлэгийг бас үзнэ. За тэгээд снэгээ жоох идэх хэрэг. За сайн байна уу өглөөний мэнд. За одоо цаг 10:10 болж байна. Тэгээ 10 гэж боссон. 10:40 гээд автобусандаа суугаа 11 гээд өглөөний бэлтгэлтэй. Тэгээ хоолоо идчихээ дахиж буудлын руу орж ирнэ. Тэгээ буудалдаа орж ирээ дахиад бичиж. За түр баяр. За өглөөний бэлтгэл дуусаад өдрийн хоолнд орчоод буудалдаа орж ирээд 1 цаг орчим унтсан. За тэгээ боссоод усандаа ороод одоо ингээд бүх юмаа бэлтчихлээ. Одоо цаг 4 болж байна. 4:50 гээд тоглолтын газар руу явна гэсэн. За тэгээд бүгдээрээ өнөөдрийн тоглолтод сайн тоглоод заавалч ялнаа. За тэгээд бүгдээрээ тоглолтын дээр уулзцгаая. Амжилт. 카메라 해봐. 이현 잘한다. 수아야 저 잘한다니까. 저 잘해줘 저런 거. За тоглолт маань дуусаад орой олоо идчихэд одоо гэрлүүгээ явж байна. Өнөөдөр бол ер нь ингээ үзэгчд бол амар гоё тоглолт үзсэн байх гэж бодож байна. Ягаад тэгэхээр хамгийн сүүлийн 1 секунд хүртэл маш чанга мах ширүүн тоглолт гарсан. Даанч хожигдсон. Тэгээл жоохон бас сэтгэл дундуурлаж байна. Өнөөдөр ихтэй хамгийн гоё юм нь болохоор ингээ бие халаалтанда ингээ байж исэн чинь ингээ нэг монгол ихч бүр төрийн талбайгаа барьсан сууж исэн. Тэгээд тоглолтын бас дундуур ингээ амар чухал үедээ бас харсан чинь бүр залбирч исэн. Тэгээд бүр амар гоё мэдрэмж аваад тэгээд тоглолт дуусаад гараад фэнүүдтэй гамт зураг авахулж исэн чинь тэр ихч намайг дуудаад тэгээ надад юу бэлгэлсэн гэж төрийн талбай бэлгэлсэн. Өстэй гоё. Надад хамгийн хэрэгтэй зүйл байсан. Тэгээд тэр ихтэй маш их баярлаа. Надад маш их гоё мэдрэмж өгсөнд бас маш их баярлаа гэж хэлмээр байна. За тэгээд та бүхэндээ одоо тоглолт руу явж байгаа. Тэгээд ингээд
тоглолтынхоо нэг өдрийг бас харууллаа. За тэгээ бүгдээрээ надтай байсанд маш их баярлалаа. За тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.